Сайн байцгаана хүүхдүүдээ. Багш нь ногоо будаа гомонгоор зуршлаад бэлтгэж хийх чадамжийн нэгжийн хүрээнд өнөөдөр гомонгоор салат хийх хичээлийг бэлтгэлээ. За гадуур цар тахал их байгаа буюу бид нар цахим хичээлтэй байгаа учраас багш нь одоо бүх бүтээгдэхүүнүүдээ эхлээд бэлдээ тавьсан байна. За тэгээд технологи ажиллагаа эхлэхийн өмнө бүгд гараа ариутгасан байх шаардлагатай. Тиймээс сая багш нь гараа угаагаад тэгээд одоо ариутгаад ингээд бэлтэж чинь. Ер нь бол нийтийн олонний технологич буюу тоогож болох ч байгаа хүн ариун цэврийг маш сайн сахих хэрэгтэй байдаг. Энийг манай хүүхдүүд бүгд мэдж байгаа хэрэг багш нь найдаж байна. За тэгээ багш нь бэлэг өмсөе. За ямар нэгэн хоол, зурш, салат, хавчар, шанз тий ямар нэгэн нийтийн олонд одоо хэрэгтэй бүх бүтээгдэхүүнийг хэрэглэхээ өмнө тий ямар нэгэн хоол, зурш, салат болгож тавихын өмнө жор технологиг хүүхдүүд маань барих хэрэгтэй байдаг. Багш нь өнөөдөр нийтийн олонны жор технологи буюу энэ цэнхэр намыг ашиглаж өнөөдрийнхээ салаатыг бэлтэж байна. За тэгээд миний хүүхдүүдэд байгаа бол жор технологио барьж хичээлээ хийгэрэй гэдгийг захий. За гомонгоо багш нь чанаад ингээд халуун буцалж байгаа усанд чанаад гомонгоо бэлдсэн. За энд нэг нэмэлт тайлбар хийх нь багш нь за гомон бол өөрөө А буюу Б бүлгийн гэсэн гомон байдаг. За Итали улсад ихэнхдээ А бүлгийн гомон одоо хэрэгэлдэг. За тэгээ гомон маань өөрөө сортоор ялгаатай байдаг. Барзгар гадаргуутай гомон бол усан дуусмтгай тий одоо хэлбэрээ хадгалах байдал муутай байдаг гэдгийг багш нь онлоороо хэлсэн байгаа. Хичээлээ эргэн санаад хараарай. За тэгээд өнөөдрийн гомон бол еврейхээ бүтэц хэлбэртэй тийм ээ 5 мм-ийн зузаантай ийм гомон сонгож авсан байна. За тэгээд бэлтгэсэн гомон дээр одоо улаан лойлоо хийн. Холцоодаа дараалалаар нь хийгээд явна. За үргэс тэмхээ ичээ. За сосис гээчээ. За сосискноос өшөө махан төрлийн бүтээгдэхүүн юу ч хийсэн болно. Гахаа утсан мах байж болно тийм ээ. За чанаат хийсэн одоо чансан амтлаа чансан мах байж болно. Тунаас салаад одоо загас байж болно, өөр төрлийн загас байж болно тийм ээ. Гомонгийн салаатыг бэлтгэхдээ ямар ч төрлөөр хийж болно. Энийг багш нь онлынхаа хичээлээр одоо хүүхдүүдтэй хэлсэн байгаа учраас мэдлэг нь илүү байгаа хаа гэж бодож байна. За тэгээд улаан шошоо хийчихье. За бандууга хий. За сонгоно ичээ. За тэгээд энэ хоолнд маань бол энэ маш олон төрлийн эмийн ургамалтай ийм амтлагчийг багш нь сонгож авсан байгаа. За энэ нь багийн оранж органик гэсэн ийм маш олон төрлийн ургамалтай салаад маш гоё амт оруулдаг ийм ургамалтай амтлагч байна. За энэ перцийн төрлийн амтлагч байна. За keep pie буюу соус байна. Гомонгийн салаатыг хийхэд маш гоё амт оруулдаг. За тэгээд майонез байна. За ингээд утгана. Толцоодоо маш сайн холих хэрэгтэй. Ямарваа нэг хийж байгаа хоол, хачир тий одоо салат, зуушны үнэр гоё явах юм бол одоо идэх хүсэл улам ихсдэг тийм ээ. Багшд нь энэ keep pie амтлагчны үнэр аягүй гоё үнэрч чинь. Порцлох нэг тавг хаяа тийм ээ. За ингээд салат маань бэлэн болсон. Хоёулаа порцлъя. За ингээд салаатаа порцолчлоо.